Америкийн нэгдсэн улсаас олгож байгаа санхүүжилт тасалбартай холбоотой нүүбийн агентлагууд ажилтнуудаа цомгохтоос өөр аргагүй ийм нөхцөл байдалд орж байгаа юм байна. За тухайлах юм бол дэлхийн хүнсний хөтөлбөр болон бусад агентлагууд ийм шийдвэрийг гаргах болсноо олон нийтэд мэдэгдэж байна. За энэ мэдээллийг бол Associated Press агентлагт нэрээ нууцсан нүүбийн хоёр өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна. За нүүбийн голлох байгууллагуудын нэг болох дэлхийн хүнсний хөтөлбөр UNICEF буюу хүүхдийн хамгаалдаг байгууллага, за мөн дөрвөсдийн талаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн агентлагууд нь ажилтнуудынхаа 20 орчим хувийг цомготгон. За нийт төсөвт нь бол нөлөөцгүйц тэр тухайн нөлөөлөл бол үүснэ гэдгийг мэдэгдэж байна. За нүүбийн агентлагуудын энэхүү гаргаж байгаа цомготголын үйл ажиллагаа нь бол дэлхийн хүмүүнлэгийн тусламжинд томоохон санхүүжилтийг олгодог Америкийн нэгдсэн улсын хувьд төсвөө танах бодлого явуулсан. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын технологийн тэрбумтан Elon Musk болон түүний тэргүүлж байгаа төрийн бүтээмжийн холбооны ийм агентлагийн үйл ажиллагаанаас болоод бол ихээхэн хэмжээний гадаад орнуудад үзүүлдэг тусламжийг таньж байгаа. За үүнээс болоод нүүбийн агентлагуудын санхүүжилтөнд нөлөөлж байгаа юм байна. За тухайлах юм бол дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага болох Дэлхийн хүнсний хөтөлбөр 2024 онд нийт санхүүжилтийн 46%-ийг Америкийн нэгдсэн улсаас авч байсан байна. За Америкийн нэгдсэн улс санхүүжилтад танснаас болоод ажилтнуудын 30 хүртэл хувийг цомгох төлөвтэй байна гэж мэдэгдэж байна. За энэ нь бол тус байгууллагын 25 жилийн туршид хийсэн хамгийн том цомготгол болж байна гэж мэдэгдэж байгаа. За мөн нүүбийн дөрвөстэй асуудал ихэрсэн агентлаг нь мөргөлдөөн байгалийн гамшигын улмаас гэр орноо орхиж дөрвсөн 120 сая хүн. За түүн дотроо бол дэлхийд даяар байгаа 43.7 сая дөрвөсдөд тусламж үзүүлдэг ийм томоохон байгууллага юм байна. За тэгэхээр тус байгууллагын хувьд бол зардлаа 30%-аар бууруулах, удирдах албан тушаалтнуудынхаа 50%-ийг цомгох шаардлагатай болж байгаа юм байна. За гэхдээ бол тус агентлагийн гаргасан мэдээлэл яг хэдий тооны ажилтан албан хаагчаа цомгох гэдэг нарийн мэдээллийг өгөөгүй байна. За энэ байгууллагын үйл ажиллагаа цомготгол бий болж байгаатай холбоотойгоор цаашдаа дөрвөстэй эрхийг хамгаалах асуудал нэлээд хүндрэлтэй байдалд орох боломжтой гэж үзэж байна. За ялангуяа дөрвөстийн асуудал ихээхэн хүндэрсэн улсууд бий. За тухайлах юм бол Сириэс 1 сая орчим дөрвөсөд амьдардаг Ливан улсад бол нүүбийн дөрвөстийн комисс өөрийн төлөөлөгчдийн газрынхаа 15%-ийг цомготох гэж байна. Тэгэхээр энэ бол тус байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байна. За мөн хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг UNICEF 2025 онд санхүүжилттэй 2024-тэй харьцуулахад доор хаяж 20%-аар бууруулна гэдгийг Associated Press агентлаг мэдэгдэж байна. За нүүбийн хүүхдийн сангаас гаргасан мэдэгдэлд дэлхийн энэ санхүүжилтийн хямралын улмаас зарим санхүүжилт нүүбийн хүүхдийн сан болон манай түншүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь буурч байгаа. За үүнээс болоод бидний хүүхдийн төлөө ажилласан энэхүү ажил үүс хүчин чармаалт бол үнгүүдэх цаашдаа ч гэсэн гаргасан ахиц дэвшилт нь бол эргээд алдагдах эрсдэлд орох ийм нөхцөл байдал үүсч магадгүй гэж үзэж байна. За ер нь Америкийн нэгдсэн улсын явуулж байгаа бодлоготой холбоотойгоор дэлхийд даяар хүмүүнлэгийн байгууллагуудын санхүүжилт төсөвт нь ихээхэн хүндрэл учруулж байна. За энэ эргээд цаашдаа нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаад түүн дотроо нэгдсэн үндэсний байгууллагаас тодорхойлсон доктортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд ихээхэн түүхсаад учирч болцсохгүй энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм байна.